2016 оны ээлжид орон нутгийн сонгуульд нь 371 мандаттай явагдаж байгаа бөгөөд аймгийн ардчилсан намаас энэ удаагийн орон нутгийн сонгуульд 371 хүн нэр дэвшиж байгаа бол Жаргалант суманд 31 мандатын төлөө 31 хүн нэр дэвшиж байгаа юм а. Сонгуулийн тухай хуульд заасанчлан энэ өдрөөс эхлээд сонгуулийн сурталчилгаа хийж болох бөгөөд иргэдийн хяналт багийн засаглал уриатаа Ховд аймгийн ардчилсан намынхан орон нутгийн сонгуулийнхаа кампанит ажлыг албан ёсоор өнөөдөр нийлээ. Ардчилсан нам нь орон нутгийн сонгуулийн нийлдэгэд сүр дуйлан болсонгүй. Учир юу вэ гэвэл олон улсын хорио цэрийн ангилалд багтах бог малын мэлцэн тус төвчин гарсантай холбогдуулан олон нийтийн хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон аймгийн засаг даргын захирамж гарсныг хүндэтгэн үзэж намын гишүүд дэмжигчтэй цуглуулж сүр дуйлан бололгүй Жаргалант суманд нэр дэвшиж байгаа 31 нэр дэвшигчээ намын байранда хүндэтгэн хүлээн авч сэтгэлийн илгээмж болсон батламжаа ийхүү гардуулан өгсөн юм а. За Ховд аймгийн Жаргалант сумын хувьд бол нийтдээ 12 баг дээр 31 мандатын төлөө ардчилсан намаас 31 нэр дэвшигч маань одоо өрсөлдөгч байна. За эдгээрийн 8 нь эмэгтэй хүн байгаа. Эмэгтэй нэр дэвшигч, за үлдсэн 23 нь эрэгтэй нэр дэвшигч ингэж өсөж байна. За нэр дэвшигчийн байдлаас харахад манайх дандаа одоо боловсролтой, за ажил бизнес хийж байгаа, ажилтаа одоо ийм шихэтэн залуучуудаа нэр дэвшүүлж байгаа. За эдгээр маань бас Ховд аймгийн Ховд хотынхоо ирээдүг энэ залуучуудаа татуулах нь бол манай нийт иргэдийн маань одоо хүсэл тэмүүлэл байх гэж үзээд бид бол эдгээртэйгээ нэр дэвшүүлж байгаамаа. За ардчилсан намын өрөөнд иргэдийн засаглал, за иргэдийн хяналт одоо багийн засаглал гэсэн урайтай оролцож байна. За бид нар юу гэхээр нэгдүгürt аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой. За дээрээ дундаа одоо өөр намын одоо нэг намын засаглалтай байгаа тохиолдолд одоо анхан шатанда буюу иргэд маань өөрсдөө бас нөгөө хяналтын засаглалтай байвал зүйтэй байхаа гэдэг энэ сонголтыг энэ урайг одоо бид иргэдэд дэвшүүлж байгаамаа. За ингээд манай нэр дэвшигчтэй манай Жаргалант сумын иргэдүүд маань дэмжээрээ. За манай Жаргалант сумын одоо 2012-16 онд хийсэн ажлыг иргэд маань мэдж байгаа. За энэтэй холбоотойгоор бид цаашдаа хийсэн ажлаа улам бэхжүүлж, за манай залуучууд улам эрч хүчтэй ажиллаж, за мөн одоо дээд байгууллагатай хяналтайгаар ингэж иргэдийнхээ дуу хоолой болон жинхэнэ анхааралтай байж чадна гэдэг итгэл төгс байна. Ингээд одоо манай Жаргалант сумаас ардчилсан намаас Жаргалант сумын иргэдүүд нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн маань дэмжээрэй гэж жаргаланчуудаа уриалж байна. Хэдийгээр 2016 оны улсын хурлын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид сонгуульд Монгол Ардын нам үнэмлэхгүй ялалт байгуулсан ч орон нутгтаа ардчилсан намыг дэмжиж саналаа өгөх нь хяналттай төрийг бий болгож эрх баригчдын мөрийн хөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд ташуур болно хэмээн үзэж байна. За ингээд эртний төвхтэй Ховд хотынхон Жаргалант сумын одоо иргэдийн хурлын төлөөлөгчд ардчилсан намаас нэр дэвшиж байгаа. Тэгээ олон сайхан залуучууд Ховд аймгийн энэ бүх овог угсаатнуудын төлөөлөх бүх энэ олон сайхан төлөөллүүдтэй хамтарч нэр дэвшиж байгаадах баяртай байна. Тэгээд яг 3 сарын өмнө болсон сонгуульд Монголын ард түмэн улсын их хурал, аймгийн иргэдийн хурал одоо олонх нь Монгол Ардын намын нэр дэвшигчдийг Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн. За улсын хэмжээнд одоо Ардын намын нэр дэвшигчд үнэмлэхгүй олонхын одоо ялт байгуулсан. За энэ бол яг нэг талдаа бас давуу талууд байгаа ч гэсэн нөгөө талдаа бас хүндрэлүүд байдаг. Аливаа улс орныг аймаг орнуудыг хөгжүүлэх гэх юм бол олон хүмүүс хамтарч ажиллаж ээж, олон намууд хамтарч ажиллаж ээж, олон бас энэ хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр улс орн хөгждөг. Тийм учраас бид нэр аймаг орныхоо ялангуяа Ховд хотынхоо хөгжил дэвшлийн төлөө ардчилсан нам, ардын намтайгаа бид нар хамтраад одоо ажиллах, одоо бид бас ачаа үрэлцээд хамт явах ийм одоо хүн одоо ийм боломж бас хариуцлага ирж байгаа өмнөг ухамсарлын сонгуульд оролцож байна. Тэгээд энэ сонгуульд орснороо нэг талдаа бид нар эрх баригчдын одоо амлалтыг өдөр болгон сануулж байх, яг ард иргэдийн өмнөд холбогдож байгаа асуудлыг төрийн шийдвэр болгож гаргахад одоо хүрэх гол гүүрэн болж ажиллана. За нөгөө талдаа бас энэ засаг төрийн ажлыг эрчимтэй сайн явуулахад ташуур нь болж их учиртай. Тийм учраас зөв юмыг дэмжиж, буруу юмыг зас залруулж илүү одоо ирч энерги хүчээр одоо аймаг орныг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Ингээд Ховд хот бол бас түүхтэй хот. Тэгээ Ховд хот гэдэг бол Ховд аймгийн бараг одоо 50% тална гэсэн үг. Тийм учраас бид нэр энэ Ховд хотоо хөгжүүлэхийн төлөө ачаа өөрлөж хамтарч ажиллах чинь. Ийм учраас ардчилсан намын нэр дэвшигчдийг бүх ард иргэд дэмжснээр бид нэр энэ хөгжилд хөг нэмэн энэ төр засгийг илүү тэнцвэртэй, эрх баригчдыг илүү хариуцлагатай болох нөхцөл бүрдүүлнэ гэж ойлгож байгаа. Ийм учраас ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй.
гэдгийг Ховд хотынхаа бүх иргэдээс, Ховд аймгийнхаа нийгмийн иргэдээс хүсч уриалж байна. Монгол орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдал үндэсний ив нийлийг баттган бэхжүүлэх эрх зүй төр хууль ёс, хүний эрх чөлөө шударга ёс хөгжлийг эрхэмлэж, түүний бүтээлч чадхад тулгуурлан нийгмийн дэвшлиг хангах нь ардчилсан намын эрхэм зорилго. Тиймээс үеийн үед шударгасыг эрхэмлэн ирсэн ёс жудгаараа хуулийн хүрээнд шударга өрсөлдөх болно гэдгээ аймгийн ардчилсан намын дарга энэ үеэр хэлж байсан юм. За ингээд бид нар энэ удаагийн сонгуульд Ховд аймгийн ардчилсан нам маань ер нь нийт нэр дэвшигчдийн 80 гаруй хувь нь бол залуучуудаар бүрдүүлсэн ийм багтаагаар оролцож байгаа. За энэ бол иргэдийн хяналт багийн засаглал гэсэн ийм уриатаагаар бид нар сонгуульд оролцож байна. Тиймээс ардчилсан үзэл бодолтой төрөлх нутгийнхаа эрчимтэй хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэх шилдэг боловсон залуу хүчнэр бага бүрдүүлж энэ удаагийн сонгуульд нэр дэвшиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд нийт намын ихтгэл нөхтөө болоод Ховдын ард түмэндээ хийсэн бүтээсэнтэй цаашид хийгдэх ажлын алсыг харсан хүмүүсийг сонгохыг аймгийн ардчилсан намын дарга уриалсан юм а.